салхилуулах зорилготойгоор одоо байраа зараад за хашаа байшин авсан нэгэн бүсгийг онцолж байна. Тэгэхээр тэр бүсгүй бол одоо норчмаа гэдэг. За норчмогийн хувьд гэх юм бол яг хашаанд нүүжсэн боловч хөрс нь маш их бохирдолтой байсан гэдэг хэлж байгаа. Тэгэхээр хашааныхаа хөрсийг эрүүлжүүлэх зорилгоор бол анх одоо цэцэг буюу мандал тарьж эхэлсэн гэдгийг бол хэлсэн. Тэгэхээр за яг одоо миний энэ харагдаж байгаа энэ хүлэмжинд гэх юм бол маш олон төрлийн цэцэг олон нарийн ногоо байгаа. Тэгэхээр энийг бол өвөл 2 сараас эхлэн өрсөлдүүлж эхэлсэн. За түүний хувьд бол агрономч ч юм уу ямар нэг мэрэгжлийн хүн биш. За өөрөө YouTube-ээс бичлэг үзээд за одоо төрөл бүрийн ийм одоо хүлэмжтэй холбоотой мэдээлэл хайж олсныхаа үндсэн дээр бол энэ хүү одоо хүлэмжийг байгуулсан байна. Тэгэхээр түүнээс одоо хөрсөө хэрхэн эрүүлжүүлэх вэ, хэрхэн үргэлжлэхээ хийх вэ гэдэг талаар мэдээлэл авахар уулзахаар яг одоо ирээд байна. Тэгэхээр сайн байна уу? Ковидын үеэр бид нар чинь хүүхдүүдээ гадаа гарах боломжгүй тийм үед аюу их байдаг байсан. За тэгэл заримдаа тоглоомын талбай дээр ч гэсэн нэг хэсэг хүүхд тоглох хоригдсан тийм үед байхаар нялх хүүхдтэй учраас хүүхдээ гадаа гаргая гэж бодоод хашаа байшин аваад одоо байрнаас хашаа байшинд нүүж ирсэн айл байгаа даа. Яг анх ингээ хашаа байшинтай болоод гарч болж гинэ гэж хашаандаа амьдрийгээд амьдрч эхэлсэн. Гэтэл нөгөө нэг эхний ээлжинд бол 3 сар давхад бол ямар ч асуудал байхгүйсэн. 3 сараас ахуулаад маш их зэрлэг юм гараад хүүхдээ аршилтай болчихгүй санаа зовоод төрөл бүрийн одоо газар эрүүлжүүлэх болон өрсөлгээ тарих ногоо тарих бүх төрлийн тийм номнууд аваад уншиж судлаа. Өөр хүмүүсийн бас лекцэн дээр сууж ирсэн. Нодлон зун их сонирхолтой санагдах байх. Миний тарьсан бүх цэцэг ургасан. Би яг огт мэрэгжлийн өмш болохоор ургана гэж 100% санаагүй л яг ядад тал нь ургах гэсэн чинь бүгдээр ургасан байхгүй юу. Тэгэхээр нь урамшаад ер нь бол энийгээ цааш нь бизнес олгоё. За энд нэг бэлэн газар байгаа учраас үүн дээр орлоготой тийм бичил бизнес хийхлээ гэж бодоод эхний ээлжинд бол өрсөлдөө хийж эхэлсэн байгаа. За өрсөлдөө хийхээс өмнө бол маш олон юмнууд судалж яг ингээд зорилготойгоор хийж эхэлсэн. YouTube дээр тавьсан байршуулсан бичлэгнүүдээс их юм сурж тэгээд түүнээс ийм бизнес их цагуурыг олж авсан байгаа. Одоо энэ тарьж байгаа энэ мандлын цэцгнүүд донд нэмийн ургамал буюу одоо ингээд хөрсөө ариутгаж өгдөг тийм ургамлууд бас байгаа. Хөрсөө эрүүлжүүлдэг тийм ургамлуудыг тарьсан байгаа. Тэгээд одоо буцаагаад хашаага гიშгэхэд дахиад шин зөвлөгжүүлэхэд бол манай хашаанд бол ямар нэгэн юм бохирдол мөргөө алгуулах тийм боломжтой болчихж байгаа. Өөрөөсөө нэгэн ихтлгээс авч аваад буцаагаад өгье, мод үржүүлэг рүү орё гэсэн тийм сонирхолтой байгаа. Чинь болохоор ганцхан тогоор халах биш наа. Тэгээд галаар халгаатай, цэгэн халаалт тэгээд төрөл бүрийн халаалтуудыг хэрэгжилж яг өнөөдрийг хүргэж гисэн байж байна. Манайх болохоор зөвхөн цэцгийн үрчлэгнээс гадна анханасаа нөгөө нэг 5 бүсгүүчүүд хамт хийж байгаа. За тэгээд манай 5 бүсгүүчүүд болохоор доотлол нь 30 настай, дээдлэл нь 72 настай эмэгтэй байж байгаа. Өгшин гихгүй тэгээд одоо бид 72 3 хүрч байгаа хүн. Тэр өдөр өгдөөж наашаад явмаа санагдаад байгаа чинь энэ охин дээр юм санагдаад гэртээ байр сууж чадахгүй байгаа ч ерөөсөө өөрөө гэртээ баахан өрсөлдөөг хийцсэн байгаа би одоо тарих гад. Нэг гой цэцэг дийлэн тэрийг үзэндээ гэж бодоод энэ зунжангаа хийн гэж ингээд сууж яах гэж байна. Тэгээд бид нар болохоор хамтдаа эхний ээлжинд цэцэг өрсөлдөө явж байхсаар ингээд тариад болоод байгаа юм чинь хүнсний ногоо тариул болж тохлоо гэд эхний ээлжинд сонирхож үтсэн. Тэгээд тэгэхээр өгөрций, помидор, салаатны навч 2 янзаар байгаа. Манад ийм шарчгинсан ийм шарчгинсан тийм салаатны навч байж байна. За дээрэс нь айсберг гэдэг ер нь бол гадуур аягүй хүнтэй зарагддаг. Нэг нарийн ногоонуудаас яг өөрсдийнхээ хэрэглэнэ гэж ачаал өрслүүлсэн байгаа.